Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон талтай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнээс дурдвал 35-аас доош насны хуваарь хөдөлмөр эрхлэгч 55 иргэнд 2 жилийн хугацаатай 162 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас олгожээ. Тэгэхээр Баян өндөр сумын хувьд, Орхон аймгийн хувьд ажлын байр нэг хэрэгцээ шаардлага хамгийн өндөр байгаа. Ер нь өрхийн орлоготой байх, хүн бүрийг ажилтай байлгахын тулд төрөөс бид нэр олон талт бодлогыг барьж байгаа. Тэр дундаа өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхэж байгаа иргэдийг төлхөө дэмжих, өрхийн үйлдвэрлэлийг бий болгох тал дээр нь онцгой анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд нь эрдэмчүүдтэй хайртай хөтөлбөрийн хүрээнд 46 иргэнд тоног хөрөмж олгосон. Ингэснээр 47 ойл үйлдвэрлэл эрхэж орлоготой болох боломжууд нь бүрдэж байгаа. Үйлдвэр эрхэлдэг хүнд 10 хүнд ажлын байр, ил задгаа худалдаа үйлчлэгээ эрхэлдэг 10 хүнд гээд 20 хүнд түүзүүдийг олгосон. Ингэснээр 20 өрхөө айл тогтмол орлоготой үйл ажиллагаагаа чиглэх боломж бас бүрдсэн. Орхон аймагт өнгөрсөн 2018 онд 800 гаруй төрлийн зээлийг аж ахуйн нэгж байгууллага болон хуваарь хөдөлмөр эрхлэлтэй иргэдэд олгосон байна. Тус зээлд нийт 60 гаруй иргэн хамрагдсан бөгөөд ингэснээр Орхон аймагт нийт 107 ажлын байр хадгалагдаж 100 орчим шинэ ажлын байр бий болжээ.